Тэгээ өнөөдөр бол яг архины баг зэрэг хорлохонд орцсон байгуулж яг тэрэнд нь тааруулж дээр пицца хаддаг баха. Пицца. Яг үгүй шар талдаг хоолч биш шүү дээ. Хогчидаг шээ. Хогчидаг шээ. Чоо хиймс. За зэвтэр пицца авчидаг. Старт бүрт. Илгаса. За эндээс одоо Бэж нэ. What the fuck was that? Амар хүчтэй төгрөж бодсон юм. Би чамайг тийч амар сериостэй хүлээж авч бодсон. Тэр Санта Бакс гэдэг юм авсан. Тэгээ харж байгаа шүү дээ. Өнөөдөр пицца хിവэр байгаа юу? Дугаараар ирсэн. Вау. Nuggets, Мөч юм уу да? мөч байна, dessert байна. Десерт. Энэ нэг тейтер тооцох гэдэг юм шиг шүү дээ. Юу вэ? На хаш баунд шүү дээ. Гоё юм. Аа та. За одоо пиццанууд тэгээд юм уу юм. Тэгж тэтгэс. Чи сундаа хойшлж чаач. Би юу? Тэр уурчдаг шээ. Тааш бүгдээр өнссөн байна. Байж гэж. Вау. Санта Бакс. Вау. Ногоонгийн лүкэтэй. Нэрэлцсэн ш нэрмэтгэв. Англид ч лөө. Тийм үү. Тийм, Монтон дээр ерөнхийдөө хүний биед муу сөрг муу гэдгээр хөрөлцсөн гэсэн. За яг Батгоо. үнийг хэлэхэд арай амар царамтай юм. Тийм үү? Амар царамтай шүү. Чи зах бахын наралт. Ажил. Мөг орсон байна. Гэхдээ харал итгэж байгаа царамтай биш шүү. Заханд нь юм баам шүү. Тийм үү? Тэ? Миний одоо. Окей. За, cheers. Cheers. Ойлж шүү. Чи нэг ийм учраас пиццадыг захиалж иддэггүй, очиж авч иддэг байхгүй юу? Юм захиалаад юм гэдэг. Мангарууд шүү. Харин тийм. Аа гоё юм. Соос нь гоё юм байна. За энэ юу вэ? Энэ шар өнгөтэй юм юу вэ? Үзэт хийдэлээ. Маш бүтэт үү шүү. За захын үзье. Йоо, амар пүүл. Нэг моцарелла. Эй! Оо. Ой! Пицца гой маркетинг гэж өсөж мөнгө өгөх аахгүй. Энийг л одоо маркетинг гол өөрийг маркетингээр л. За сүртэй. За. Гоё юм байна. Санта Бакс навж идэв дээр. Спонсорсон шиг хийж тасан тэ. Спонсор just нэгэд нь. Таван богдоош. Энэ цахна амар гоё юм байна. Ань тийм ээ. Гоё юм. Энэ нөгөө жинхэнэ моцарелла байна. Чихэн мэтрэлэг ш. Дандаа тийм геймер мэтрэлэг. Бүр залгсан тийм нөгөө ликвичс байдаг шүү дээ. Ингээ шахдаг. Чи тэр ямар амттай гэж бодож байна. Бас л урангуй шүү дээ. За ямар нэг ингээ фаст фуд авахтаа юу айдоо ингээ өнгөт нь нэмэлтээр ингээ бислэг гэж бичсэн байдаг шүү дээ. 500 5000 төгрөг гэдэг тийм. Өө ямар гоё юм бэ гэж сонгонгоо зүгээр өөдөөс зүгээр ингээ шахдаг юм гэсэн. За энэ тейтер тооцгээд юм байна. Энэ үнэтэй бас дэжгүй юм байна уу? Английн хаш брауныг юм жижиг хэмжээд олгоцсон юм. Бүр амар гоё бод биш. Гэтэ юм. Дэжгүй юм байна. Nuggets. Би пиццад nuggets дуртай. Хамттай. Их гоё. Халуун дээр. Халуун байхад гоё гэж. Гадшаа онгод Макдоналдс оронгод nuggets-ыг адилхан хамттай. KFC оронгод nuggets-ыг адилхан хамттай. Монголын энэ адилхан. Бүргийн өс жоо адилхан хамттай. Тэгэхээр яг гоё nuggets гоё хаана идмээр нэг юм бол Монголд ч идэх боломжтой асуудал гоё юм да. Биш Монголд зорж үзээгүй шүү дээ. Орж үзээгүй ч үзээд гээд Монгол үгсээр байхгүйсэд яаж орох вэ? Тэг хүн болгон ярьдیں۔ Макдоналдсыг бол гүйцэх газар байдгүй гэдэг. Нэр ихтэй ирээдүйд ер нь чамаа итгүүл бис аброд явах юм бол тээ. Тэгвэл чамаа хайплж байгаа Макдоналдс цайлаа ороо. Сайхан нэг таксимиксэнд гарна. Тэр үстэй. Why people Big Mac дуртай гэдэм болоо гэсэн. Би баг гоё. Би өмнө жил тэгээс ахгүй.
Яц хүндгөө. За. Одоо манай ихтэй. Тэгээд бид хоёр ингээд гадуур хоол идэж байхдаа бол энэ давтаж орсон газар их юм бол Макдоналдс байгаа. Гурвал орсон. Юм явтлаа. Дөрөвхөн орсон. Пиццад ороогүй, KFC ороогүй. Фаст фуд гэх юм бол юу орсон? Макдоналдсанд орсон. Тэгээд наад өөр нэг хятад тоолнууд дээр уусаа орж идэж утсан. Peking duck гэх. Одоо ингээ бүргэр шүү дээ. Бүргэр яг гоё үнэтэй ресторан сэтгэр аим гоё зөө. Хямдхан газар сэтгэр жоохон онцгой байдаг. Бүргэр зөө. Пиццаг болохоор үнэтэй пицца идэхээр амар урамгүй байдаг. За. Хямдхан пицца идэхээр амар урамтай. Steady. Арай төрөж. Ярангуй тийм гоё ресторанс ингээ пицца идэв штэ. Тэгм бол яг ингээд пиццанд дандаа юу идэв зөө. Хатраага амир шиг хацсан байдаг. Гэсэн нэг тийм тэгсэн топпингстай мангар царай муутай нэгээд амар амтгүй топпинг нэмсэн байдаг. Тэнгүүд яг ийм фаст фудээс пицца идэв штэ. Тэгэхээр мангар зэрлэг амттай юм болж штэ. Тийм үү? Тийм үү гэж үгүй чи энийг одоо таржлага хэвчдэг. Энд чи Монголд л агшилдэг гэдэг. За тэнгүүд заяа. Бүргэрийг штэ. Яг ингээд тийм гой гой ресторанаас ингээд авах юм бол амар ингээд juice юм үсэ заяа. Амар тийм шүүслэг юмслэг. Тэгсэн амар амтлаг. Гэж байгаа штэ. Ер нь ямар гарч идгийг. За би юу чинь идэж байгаа зүйл чинь. Тэнгүүд яг нэг ингээд фаст фудээс бүргэр авангууд мангар царай муутай. Нэг хоёр талхны завсар нэг байцаа, нэг мах, нэг томат гавч үзсэн юм шиг. Чи заавалчгүй бүр ингэ лакшери газар орохгүйгээр бүр гоё бүр идэж болно шүү дээ. Бэлтрээд. Бэлтэр ч үгүйсэл бэлтэр шүү дээ. Юу гэсэн чи? Гөө чи бэлтэр угаасаа л үгүйс нэрийг сонsolтой хамаагүй. Тэр л дээ. Дээр байхгүй. Дахиад намсыг даа. 3 газрын 3 дахиад амсч чинь. Burger King гоё ягаагүй. Одоогоор бол хамгийн доор нь. Хүмүүс ямар амар харж байна. Маа. Ямар амар харж байна. Чи угаасаа яг явгуу нэг гарцны урд ингээ чип дээр ингээ машинаа барьлуулж байгаа чи хүн бол гарахгүй гэдэг. Very good. Very nice. Та what the fuck you animal What man? чи зүгээр симлээ ичт юм биш тийдэн гэж. Дуусгалтай. Тэр миний тарган байгаа шатаа бас юм л ахaltaа. Гүн чи тэр буглаг идчихэд яах гээд байгаа. Наа чин Гүж буугалгаа чи энийг харалтай чи. What is this? This is all meat. би ингээс угаасаа л ингэж иддэг тэгээд одоо ингээс урцсан. Идэхгүй тэгээд бүр ясан байхгүй болтол мүлждэг хүмүүс бас гайхаад за мэдэхгүй тэгээд хоолны үлгэл байхгүй л тэгэл ахaltaа. Авахтай тэгээд Мөн нэг сэт гэдэг. хэлэхгүй бол. Юу гэж хэлэх юм баха. Ямар ч комбек хэлэх хэрэгтэй байна. За ер нь тэгээд энийг ингээ фаст фуд дээр авчихсан чинь 5 богдороо баг дуусах. Дараа их сабвей юм. Сабвей орон. Орон хүмүүс Monster-ч ороочлаа. Monster-ч би нэг орж исэн юм. Канада амар онцгүй байсан юм аа. Monster. Үүсдэг хүмүүс хэлж байгаа юм ч тэгэл орё доо. Би нэг удаа Monster чи чарсан юмсан гоё. Cajun fried rice. Cajun амтлагчаар удаан амтлагчаар ингээ амталцсан. Тэр бол ялж байгаа юм байлаа. Гэтэ дахианы бүрээр нь бол нэг амар тийм чихэрлэг гамтагдсан. би тэр Monster-ийн garlic honey лөө. За. Garlic honey мөн билээ. Тэр дахиад авсан юм. Тийм. Тэр л гэдэг нэг гоё байгаагүй. Жохон хурц байсан юм атахгүй. Тэгээ тухайн өдөрт өсөж байсан байж магадгүй. За одоо энэ нэг десертийг одоо яг яаж идэх вэ? Cheers. Cheers. Not bad. Чек тарт юм шүү дэр нэг. Гоё юм. Нэг гадаад нөхөр пицца тураад. So today let's try Mongolian pizza. Амар ингээд менюд нь хараад өстой гайхал. Нэг volcano pizza авчлаа. Галтуултаа. Тэгсэн энэ десерт тарт батсан. Бүрэн бишрээдсэн шүү. Тэгээ жоохон юм бодлоо. Монголоор нэг ганц бас бахарах зүйл нь тэгээд пиццад KFC-гээр илүү юм давстаа байна. Би бол ингээд
гадаад явсан найзууд мэдүүдсэн сонсон шүү дээ. Тэгвэл гадаадын KFC мивсэж та хог байдаг. Хог гэж. Хог гэж. Пицца гэсэн. Би пиццад готшоп зүтэн холдож шүү. Яг ийм юу л гоё юм шиг байна. Азууд мазуудын ер нь франчайзаараа гоё байдаг. Япон солонгос ч юм уу. Yes мэ. Тэнгүүд яг ийм Европ Америк тал руу болоод ирэх юм бол мангар амт болж тийм шиг. Question. Гиснээс нөгөө Монголын пиццад тийш гоё гиснээс Монголын Coca-Cola гоё гэсэн. Мэдгүй энэ тийм уснаас болд юм ааш. I don't know. Орон болгоны Coca-Cola өөр амттай гэсэн. Босоо. Тийм. Мяад бол Coca-Cola ч нөгөөсөө яг зарим жижиг улсуудад бол ингээл импортоор орж иж байгаа шүү дээ. Одоо монголч нь бол апо ярьдэн шүү дээ, тийм. Апо гэж зааж. Эмсис. Тийм. Өөрсдөө үлдээдэг байхгүй юу? Тэр нөгөө ингредиентс нь өгчөж байгаа шүү дээ. Агт усаа бол эндээс авчиж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээ том орноор нь ер нь Coca-Cola өөр амттай. Жод Монголын нэг юм савтаг аваад тэгээд нэг лацтай байдсан шүү дээ. Лацтай ч импортоор орж байдсан шүү дээ. Чи тэр хоёрыг нэг уугаад нэг зүгээр. Тэрээ ингээ ялах гад үзээрэй. Шал өөр амттай. Яг ч ихэнх хүмүүс бол Монголын Coca-Cola аим илүү гоё амттай гэж ярьдаг. Really? Яа, сонирхолтой. Чи ер анзаарахгүй гэхдээ яг ингээд жинкнээсээ ингээд жоохон distinct хийх гэдэг. Ялгааг нь олох гээд явангууд нь ялцчих Монголын юм савтаг гоё амттай. Тэгвэл American Cola молоч угаасаа баг нэг химийн найрлага байдаг. Ер нь бол Artificial sugar юм уу? Тийм. Энэ орцоо орцууд нь бүх хорон болгоныг өөр идэг гэсэн. Okay, cheers. Cheers. Last slice. Merry Christmas. Нэг гоё юм байна уу? Энэ шинэ жилийн багц нь. Зул сарын багц ч юм. Монголд та амар энтэй. Зүгээр шинэ жил зул сар 2-ыг зүгээр маа бацаад нэг өдөр болгочихдог. Би тэгээд жоохон багт зул сар шинэ жилийг ер нь ялгадаггүй шүү дээ. Би ч ялгадаггүй байсан тэгээд. Зул сар чинь тэгээд Христосийн баяр юм билээ шүү дээ. Тэгээд би бүр гайхсан шүү дээ. 26 мургаан. Үнэн гайхцах ирж идэг ш. Тэгэж амар харах юм уу хоёр. Heute энэ юм яа. Мөчөө боллоо. Тэгээс энэ Санта Клаус улаан өнгөтэй. Ингээ та нар Санта Клаусыг юм улаан хувцастай та нар анхнаасаа тийм байдаг гэж бодож байна. Үгүй шүү дээ. Coca-Cola улаан хувцас үлдсэн шүү дээ. Маркетинг ш. Тэгээд үнэхээр нь ингээд хүмүүс нүдэнд сайн үзэцээр аваад юм болцсон байхгүй. Тэгээ хүн болоо одоо улаан хувцастай гэж боддог Санта Клаус гэж. Тэгээ зул сар төгсөн байна, шинэ жил төгсөн байна гэж. Дулаахан байцгаараа халуун шоколад дууцгаагаараа дараагийн 3 дугаар болтол 4 ай. Like, subscribe, share.